21-р сургуулийн уртлын орц гарц нь бол налуу их зүгээр хийсэн байна. 21-р сургууль. Зүүн талынх нь орц гарц нь окей зүгээр. Дугуйтаа тэрэгцэртэй хүмүүс ороо гарч болно. Өргөн сайн байна. За 21-р сургуулийн баруун хойд хаалга. Энэ хаалга бол жоохон юм юутай. Орц гарц нь ерөөс тодорхой. Хаалгатай мөртлөө яг хаалганыхын үүдэн тэр ингээд хогийн сав сандал тавьсан. Магадгүй энийг энэ хогийн сав сандлаа магадгүй хэвд тавьчих болохгүй. Зөөгөө тавиад холдуулж агаад за яг энэ хэвдээ ингээд явган хүмүүс явахт ч төөхтэй сургуулийн хүүхдүүдийг ажиад байхад энэ дээгүүр өсөж мөсөж гараад байгаа. Тэрэгтэй тэрэгцэр төрчихсөн хүмүүс, хүүхдийн тэрэг төрчихсөн хүмүүс. За дугуйтай жишээ наа чи хүмүүст бол энийгээр гарахад бол айгүй төөхтэй байдаг. Энэ бол айгүй энгийн шийдэж болохоор зүгээр энэ хоёр хогийн сав юугаа хогийн сав жоохон хажуу тийш болгоод баг энэ сандлыг л аваад тэндээ тавьж өгөөд ч юм уу. Тэгэл энэ дээр зүгээр нэг юм бетон налуу зам нэгтэлт нь дугуйтай хүмүүс тэрэгцэртэй хүмүүс гарахаар налуу зам тавиад нөгөөтөл нь зүгээр нэг ганцхан алхмын шат, ганц хоёр алхам энэ шиг шат ахтал болно шүү дээ. Энд нэг шат хийцэн. Гэхдээ энэ нь бас энэ дээр гарч чадахгүй энэ бордюрын нэгээд хаагаа зогсоор хийцэн байгаа. Тэгэхээр энэ дээр сургуулийн удирдлагууд нь анхаарал өгөөрэй. Энэ Баянзүрх дүүргийн усан бассейны удирдлагууд нь хариуцдаг юм болоо тэрийн сайн мэдгүй. Гэхдээ ер нь бол шийдэж ядаад байх юм байхгүй айл хариуцдаг хүн наваад хийгээд өгөөрэй гэж гуйж байна. Энэ хаалгыг өргөтгөөд налуу замтай шаттай болгочмоор байна. Артлынх нь